Монгол хаттын онгон түүхийн гэлбас удраас эцэг эхийн хайрыг ачлал гэмүү, эрдээ татагдахыг дурлал гэмүү, үрээн бойжуулахыг инрэл гэмүү, эдийг хайрлахыг гамнах гэмүү, эх орноо хайрлахыг эзэн ирэх гэмүү, байгалаа хайрлахыг үүрэг гэмүү, ам бүхнийг хайрлахыг төөрөг гэмүү, өөрийн биеийг хайрлахыг оршихуй гэмүү, хий зүйлс онгодыг хайрлахыг шүншиглэх гэмүү. Эзэн хааны хатад охид бэрс их түүхийн шор мөртөөс үрс олонд улаач тамнан үг өчхөн. Харц нэгэн айлд төрж хаан хүмүүнд тоогдож эгэл борхон зүрхээрээ энэ бие хатан ухаанд сургаж өргсөн их тэнгэрийн эвэл юугаан дээдэлж өрөөлийг захирч байсан учраас намайг их өмг дөмөгт эрхэм дээд хатад онгод энэ түүхийг хөөрч өөрийн сурч мэдэхүйг хөтчин хэлнүү хэмээн хүсэмжиллээ. Энэ учраас би хайрын тухай, хань нөхрөө халамжлах тухай эгэл нэгэн эмэгтэйн өгүүлбэмжээр өгүүлье. Учир нь хүмүүн заяатад хосоор амьдрах төөрөг байх учраас нэгэн тал болох эм хүмүүн нөгөө талаа хүндэтгэн хайрлан байж энэ хоёр бие нэгэн болж байж холбогддог. Тэгш бус бол ханийн заяа хазайсан гэж эрт цагаас хэлж ирсэн. Ханийн тухай ярихад би хүмүүний төлөвшлийг ярина. Хатан байхуд дор ханаа халамжлах нь нин тэрхүүн үүрэг. Хатан хүмүүн хаан болох төрийн нэгэн багныг хайрлах учигтай эм заяатан. Иймээс эмэгтэй хүмүүн хувь заяа түших энэ биеэ ир нөхөртөө бүрэн зориулах учиртай. Гэвч хатан байх болон эмс байх учраас тэр бүртээ тэмцэлдэж дайтаад байвал хаан түр нурах аюултай. Иймд хаан хүмүүнтэй ураг барилдсан бүхэн өөрийн биеэр хүмүүн заяагаар амьдрамгүй гэдгийг хамаг эртэд зааж сургадаг байсан. Мөн эр нөхрийг хайрлахаас гадна төмөн олонд хайрлагдах учигтай. Ийм ч учраас зүс царай гоо үг хэлцэгцтэй оюун ухаан төгөлдөр авьяас бэлэг хөглүүн байхын тулд чадах бүхнээ төгөлдөр чадаж чавдамгүй бүхнээ сурах хүнд хэцүү тавилан хүүхэн бидэнд оноогддог байлаа. Ханыг хайрлах тухай эглэхэн ардын сургаалаас эхэлж өгүүлье. Эр им болж дэр нэгтгсэн бол хань бишээ. Энэ л хоёр биеэ дүшиж байж хань болно. Эмийн сэтгэл эрдээ үнэнч байх авас эрийн сэтгэл эмдээ тэгш байна. Анхлан хазгай сэтгэлээр эр додох аваас хувь заяа хазгай жигтэй дуусна. Ханда бүрэнтэй зориулах сэтгэл бүлээн хараа дэвсэх итгэл нь эр эм хоёрын заяаг энэ тэнцвүүтэй байлгадаг жамтай. Их хүмүүний гэргий бол их байхыг өөрөөсөө шаард. Бага хүмүүний гэргий бол багыг их болгохыг чармай. Эмэгтэй хүмүүний энэ заяаг өрх гэрээ тэгшлэх гэж хэлнэ. Эр нь толгойлж эмэн тэгшилж явдаг юм шүү дээ. Эм хүмүүн гэдэг гэртээ мэдлэлтэй байдгийг хаа газар хэн байж хаана хонголохыг мэдэж хэнийг хэдийгээр ундалж хэнийг хэдийгээр цадаахыг эм хүмүүн л мэддэг. Ингэнгүй бол эм хүмүүний энхэн биеийн хэмнэ гэрт эзэнгүйд өөр нэгнээр дутахын цагт өрөөл нэгэн тэнд нь авхай болоод суучдаг. Тиймээс эд бүхэндээ эм хүмүүн өөрийгөө шингээж аж төрдөг. Үүнийг бөө ухаанаар хэмээн шингээх гин шүү дээ. Ирийнхэн уурга байсан ч химээ шингэн, дээл нь байсан ч химээ шингэн. Хэдий чиний хим төгөлдөр их хүчтэй байна. Төдий чиний авхаанаар гэрээс хол байна. Мөн төдий чиний хүсэл үр хүүхэд хань нөхөрт чинь бүрэн байж ханах болно. Нас ахиад жаахан анзаарахгүй байдал хоосон орон зайгаар авхаа ороод ирдэг. Хүмүүний амьдралын эртнээс бидэнд дашуур болсон ёр байна. Залуу авхаа нарын хим үргэлжтэй хүчтэй байвч насан ахих тусам оюун нь хүчжиж хим нь суларч байдгийм шүү. Тиймээс нас ахихын цагт нь амны түргнээс биш айлын урнаар эр нөхрөө аглан авч явсан байна. Ханилхан ухааныг хүүхдэд сургахаас эхлэе. Охин ураг нь 3 хавартаагаас эр хүмүүнд очих болохоо мэддэг. Иймээс ч эжи болон тоглож модон тоглоомыг үлгийдэн наадна. Одоо ч тэгдэг гэж бодож байна.
эцэгтэй илүү дотн байж энгэр замаар нь үргэлж асдаг. Гэвч эхийнхээ дэргэд бол хийх үйлдэл бүрийг нь дуурайхгүй хичээнэ. Энэ нь үрийн ухаан санаа ирээдүйд эмэгтэй хүмүүн эхнэр мөн болохоо хүлээж ухаарсан хувь тавилангийн гэрч болно. Ингэх аваас тэр бүхэнд нэр заагаад өөрийн тухыг хангах бус үрийнхээ ямар байхыг зааж хамтдаа хөгжин явах нь зөв болно. Их хүмүүн охиноороо л өөрийгөө тольдож энэ гэртээ хэрхэн эзэн байгаагаа аждаг юм. 5 хавартай болоод хүүхдийн наадгай арай сулраад андалж нөхөрлөх хов хутгах эм хүмүүний арын шин илэр. Олон охидтой нийлж эрэгтэй хүүхдээс улааж ичиж ихийнхээ хормод эр хүмүүнээс нуухдах бол төрлөх арын шин. Дургүй хөрвөл чулуу бариад дайдагч чанартай бай. 7 хавар хүртэл хүүхдийг зөнгөөрн сургадаг бол үүнээс цааш хүүхдийг ухамсарт сургадаг. Ингээд тэр бүхэнд аядуу байх, авир сайн байхыг зааж өгч, хөл гарынх нь хөгжлийг эн тэнцүү байлгахыг хичээнэ. Уян налархай байдал нь 5 хавартайгаас сойгдож эхлэх бөгөөд энэ цагаас уян налархай хөдөлгөөнийг сайтар хийлгэж, биеийн хөшөөнийг арилгамгүй бол хатан болоод хүмүүний гэргийн болохын цагт нэгэн бүжиг бүжиж чадахгүй модон хүүхэн болно. Иймээс өөрийн сэтгэлийн илэрхийллийг гаргах, гар хөл биеэр илтгэх уран нарийн үзэгдлийг үйлдвэрлэхийг 5 хавартайгаас сургана. 9 хавар хүртэл сургачхад мартна гэж байдаггүй. 7 хавартайгаас нь бичиг үсэг, оюун ухааныг таниулан толдуулна. Эрт цагаас шүлгийн утгыг, дууны уянгийг сонсож чаддаг бүхэн эрдэмтэн сайдын гүн ухааныг тайлж чадна гэж үздэг байсан. Учир нь онгод тэнгэрийн нууцхан хүсэл, өгүүлэх өгүүлэмж, яруур шүлэг, уянгалах дуунд хадгалаастай байх бөгөөд их шаштрыг уншихад энэ л хөгөр нууцыг задарч уншдаг учраас түүнийг үрд сургаж эхэлдэг юм. Монгол ухаанд хөнгөн 4-5 бадаг шүлгүүдийг уншуулж байгалийн зураглал түүнд байх тод үзэгдэл хүмүүний амьдралын тодлом ухааны улс суур болж байдаг. Альва зүйлийг харьцуулж, ижилсүүлж, зэрэгцүүлэх ухааныг зааж өгсөн байхад хүмүүний аршингийн ард байгаа авир бүхнийг таньж болно. Энэ нь дутах аваас хүүхэд хэдий ариун хэлтэй харь хэлээр бичгэлдэг байсан ч модон толгойд болох аюул байна. Мөн чанарыг таних чадамжгүй болно. Иймд онгод хөлгөлсөн дуудлага, шүлэг, дуу, яруу найргийг эхлээд мэдэрч сургах хэрэгтэй. Бичиг заахтаа шүлэглэх аргаар зааж, хүүхдийн гарыг зуцаахгүйгээр 4-5 мөрт бичиглүүлж, харин түүний яруу хөг эрдэм номд шамдах дур хүслийг бадрааж, мөн тэндээс хүмүүний толтыг, байгалийн үзмжийг танин мэдэх, өгүүлэх чадамжийг төгөлдөр болгоно. Ийм яруу баялаг үгэн дунд өссөн хүүхэд бузар муу үгээр толгоогоо чилэрхэд бядуу үгээр харилцаад байдаггүй. Аль болох оюун ухаанаа өнгөлөг тодлог илэрхийлж чадах тусам хүмүүн дунд нэр хүндтэй болох, хүмүүн дунд биеийн хөглөн илэрхийлэх чадамжтай болно. Хүүхэд 9 хавартай болоход эр юм ухаанд нь сургаж эхэлнэ. 9 хавартай хүүхдүүд юун эр эмийн ухаан байх вэ гэвэл тийм биш ээ. Бэлгийн хөгжил эхэлж бүхний толгой хатуурах цаг нь өдөө шүү дээ. Иймээс энэ цагтл зааж өгөхгүй бол охин насаа эрт хинт ч хамаагүй алдаж олз болох аюул байдаг. Тийм ч учраас багаас нь зөв хөтлүүлэх нь эм хүмүүний заяа тавиланг цэвэр байлгах мөн чанар болдог. 9 хавартай болсон язгууртан охид нэгэн сонгосон хүмүүнтэйгээ нэгэн сонгогдсон хүмүүнтэйгээ ханилан сууж үр хүүхдийнхээ төлөө амьдрдаг эм заяагаа сайтар ухаарсан байх ёстой. Энэ хайр л дэлхийн хамгийн ариун хайр байдаг бөгөөд хүмүүн төрлөختөн гих ай савын эзэн болгож энэхүү биеийг бурхан лугаа адил дээдэд оршиж байдгийг таниулан сургадаг юм. Өөрийн дур зоргоор бүхнийг байлгах бус. Тэд бүгдийн дур сонирхлыг хүндэтгэн өөрөө тэнд хэрхэн тэднийг духлуулан хөтлж байвал хатан болох ухааныг хэлж өгнө. Үйлдүүлнэ. Ойлгуулахад бэрх гүн ухаан учраас ихэд удаан зааж үүнийг альва бүхний хоршоо дээр харуулна. Ууланд байх модод мөчрөөгүй бол яах вэ? Урсах гол нь ихгүй бол яана вэ? Гэвчлэн тэрл бүхнийг яруу бүхнээр чүлэглэх аргаар зааж өгдөг эртний уламжлал байсан юм. Хүмүүний арга ивийг олохыг
ийтэй сайхан харагдахыг, эвгүй муухан харагдах энэ бүхнийг сургана. 3 гарын уян хөдөлгөөн, мойног бүдүүн хөдөлгөөн тэр бүхнийг ажиглуулан бие хүмүүний чадамжийг энэ л цагаасаа хөгжүүлж эхэлнэ. Энэ бүхэн юунд хүргэнэ вэ гэвэл хизээ нэгэн цагт хаан хүмүүн ирээд охин чамтай ураг барилж юу гэхэд бэлэн байх ардын сэтгэл. Учир нь хаан хинийч гэрт ирээд хинийч бүсгүй үрийг авах эрэхт тул бид төрийнхөө өмнө хатан бэлдэх хүлээсэн үрхтэй ардууд. Охин бүр хатан ухаантай байгаа байвал улс орон минь амгалан тайван байж чадна. Энэ л ухаанаар бид эвийг сахиж эх орноо мандуулан бодраас. Охин бүр хичээнгүй байхад охин бүрт тоогдохын тулд эр хүмүүн хичээнгүйлдэг юм. Эр хүмүүнийг хизээч сургаж болдоггүй бөгөөд өөрөө дур зоргоороо өөрийнхөө сүнслэг орон зайгаар сурдаг бол охин хүүхэд эцэг эхийнхээ үгэнд дуулууртай орж энэ биеийн зорилгыг эхэнд ухаардаг учраас хичээнгүйлдэг юм. Монголчууд бид энэ хоёр ялгаагаар хүүхдээ хүмүүжүүлдэг байсан. Энэ ухаанд нь тэр өөдтөө сурсан бол охины өнгөөр нь олон ноёд сайд ирж шинжээд л нэг нь нуган үр хүрэгдэд талбиад л явчих юм. Нэг охин 5 нуган үртэй хамт өсөж байсан. Ингийн цагт тэр охин өөрийн талалд нийцсэн хүмүүнтэй ханилна уу гэхээс аль таарсантайгаа ханилахгүй. 2 жил тэр нуган үрийг тандан шинжиж нэг нь заяа нийлж авир ааш тэнцүү гэдгээ шинжинэ. Сонгосон хүмүүнтэйгээ ханилан суугаад айл аашийг нь дагаж хөглөж амьдрахаас тэрэн хөвгүүнийг сургадаггүй. Тэрэн хөвгүүний зүс царай гол биш. Гагцхүү ааш нэгдэж тэрэн охиныг дааж явах эр мөн үү үгүй юу гэдгийг шинжих нь чухал. Хүмүүний амьдралд зүс царай өсгөөс өтөл болтол өчнөө солигддог байхад алинд нь дурлах вэ? Энэ мөн чанарт л огтыг сургаж байвал зөв. Сайхан харагдах сайхан хувцсны имжээр тавих хоёр яг л ижил. Бүдүүлэг бэрх тавьсан ч тэр нь дулаан хувцас, уран нарийн тавьсан ч тэр нь хувцас. Тэгэхээр мөн чанараа ямархан үед нь ажиж чадах гэж байгаагаа өөрөө ухамсарлаж хүчээ тэнцвүүлэх учиртай. Энэ л ухааныг эжийн нар минь бидэнд сургана. 16 хавар хүртэл ирж шилэгдэж чадаагүй бол олигтой сураагүй гэсэн үг. Иймээс хатан болж сайн жанжин хан хүмүүний гэргий болох хувь заяа байхгүй. Инж муутайхан амьдрна гэсэн үг. Энэ л заяа тавилантайгаа эвлэрнэ гэсэн үг шүү дээ. Ийм хүмүүн гэж өөрөө тоогдож амьдрах ёстой. Өөрөө ирээ эргүүлдэггүй. Гэвч одоо цагт өөр болсон гэх юм. Өөрөө эргүүлж дүүгэрдэж авдаг болсон гинэ. Зүсгүй гэдэг юм. Хэрвээ энэ үнэн болоос тэр цагт төр мөхдөг юм. Залтай хулжин нь нөхөр авчихна. Дэрэгдээ хүүхдээр богтлоо тавьчихсан байхад тэр хүмүүн хэдий чадaltaй байгаад хол одомгүй. Өнөө цагт баг хатад авч болдоггүй болсон цагт эр хүмүүний эрийг хуцлах им хүмүүс баймгүй бол мандах бадрах төрийн хаад төрөмгүй байдаг юм. Иймээс их дэлхий лугаа адил өөрийгөө эх орны төлөө зориулах хатад байж л төр улс мандан бадардаг учиртай. Охин хүүхдийг эр нөхрийнхөө төлөө өөрийн биеэ зориулдаг хаттыг бий болгох гэж балчир баг наснаас нь сургадаг юм шүү дээ. 15 хавартайда хүмүүний тарих бүрэн сэрэг байдаг тул гол амьдрах ухаанаа сурах хэрэгтэй. Энэ л цагийг алдахаваас хүмүүн дахин юу ч сурч чаддаггүй юм. Тэр нийгмийн гол ухаан юу байгааг 15 хавартайд нь зааж өгөх ёстой. 17 хавар хүртэлх богинохон 2 жил байна. Эмэгтэй хүмүүний насны мөчлөгийн хувьд юм. Учир нь хөхн бүрэн суураараа томрох үед эмэгтэй хүмүүний хавирга тогтож таацны ясан томорч бэлхүүс нарийн болж зүс шингэрэх энэ үед тархины үйл ажиллагаа бүрэн ажиллаж байдаг. Энэ л цагт оодож гоотхыг сургач бол эмэгтэй хүмүүс үүнээс өөрийг мэдэмгүй болчихдог. Харин энэ цагт нь уул болох ухааныг нь заагаад өгчвөл амьдралын турш мартдаггүй. Тухайн нийгмийн хамгийн хүнд ухааныг, хамгийн хүндтэй мэрэгд сэцтийг урин залж настан хүүхдүүдэд сургаж өгдөг. Үүний дараа хүмүүнтэй сууж ахуйгаа тэгшлээд аваад явж болно. 14 хавар хүртэл нь ахуйн ухаанд гэрээ зэгцлэх, өнгөө зохицуулах, нүрээ одох, үрээ өсгөх бүх ухааныг заагаад өгчихсөн байна. Харин нийгэм төрийн ухааныг 14-өөс 17 наснд нь зааж өгнө. Энэ биеийн хэмт тэнцвүүлэх ухаан бол эрт үеэс юр алдагдаагүй ухаан юм шүү.
Тэр цагт бидний үед голчлон шашны гол үзэл бодлыг хамаг нэр хүндтэй гадаад орны хэлийг энэ насанд сургадаг байсан. Төрийн ухаан хэмээдэг нь энэ татвар татаасны ухаан юм шүү дээ. Тоо, одон орон, газар зүй, нэгэн чухал харь хэл 4-5 бүлэг хичээлийг сайтар сурна. Газар зүйн ухаан хэмээх нь энд тийм нутаг, тийм уул оршин гэж цээжлэхээс гадна энд өдий мал өсгөж тэнд төдий ардыг төвшөдггүй л сайн гих уул усны тогтолцоо нөөц бололцоог зааж өгдөг ухаан болно. Одон орон гэдэг нь цаг хугацаа, орон зайг, өвөл, зун, хавар, намарт хүмүүний ааш авир хэрхэн өөрчлөгддөг, тэр бүхэнд төрийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх, хэдэн онд ямар тахал өвчин гарахад түүнийг ямар аргаар даран үгүй болгосон гих улбат түүхэн хичээл болоод төрөөс хэрэгжүүлсэн үйл явдлуудыг зааж өгдөг хичээл юм. Өвгөд өтгсөн хэцүү цагт гаргасан шийдвэрүүдийг сайн сонирдож, ухаж, ойлгож байх авас дараа ирэх хичээл давтамжит үйл хэрэгүүд дээр ямар төрийн бодлого хэрэгжүүлэх нь яг адилхан байдгийг. Дахал гарвал ямар цаг байдал гарснаас хамаарч хааш нь нүүлгэх, хэдий хүч, хэдийн сан хөмөргөөр зохицуулах, тэр цагт алдсан сан хөмөргийг хэрхэн буцааж нөхөх тахал бол давтамжтай байдаг учраас одоогийн хар нохой жилийн тахал дараа нь харлаг үхэр жил дохиох магадлалтай гэх зэргээр хөөж гаргаж бодож тэр үед хаа газар дохиохыг тооцож чадахыг хэлээд байгаа. Тэгэхэд тэндээ зориулж тэр нутагт арай бага хүмүүн аж төрүүлж бага хохиролтой байхыг бодож төлөвлөж сурах ирээдүйг зөгнөх хичээл болдог юм да. Учир нь дахлыг тооцож боддог зүйл. Мөн ургац ихтэй болон гантай жилийг тооцож хэрхэн яаж нөөцлөх инээ тэрийгэ суралцсан. Өдий настай хатад болох бүх охид хаан болох жонон бүгдээрээ суралцсан. Ингэж суралцсан байхад эзэн хааны зарлиг ирлээ гэхэд гүйцэтгэх чадвартай байдаг. Би залхуураад эндээ суугаад байдаггүй. Үр хүүхдээ амгалан байлгахын тулд өтөр нүхээ мэдэж байдаг. Хэдэн жилийн өмнөөс тухтай газраа олоод нүүчихсэн байдгийг. Нүүдэлчин ухаан гэдэг чинь иймэрхүү юм да. Ингээд хантай болох гээд 20 өдөр товлогдоод ирлээ. Багаас нь сүй тавьдаг байсан учраас дараа жилийн намар гэхэд сайхан жил болох нь адуу малч таргалах нь гэд хэлэлцсэн дээ. Ингэж тодорхой болохын цагт эр эмийн ёсон хэрхэн яаж нөхрөө жаргалтай байлгах вэ гэдэг ухаанаа зааж өгье. Ямар гариг өдөрт хүүхэд олох нь сайн, эмэгтэй хүмүүн дотор эргэтнээ яаж ариун байлгах, ойрхон үр хүүхэдтэй болоход нуган өрсийн, охин өрсийн тооцоог яаж гаргах, эр нөхөр ямар хүүхэд хүсэмжлэхээс хэдийд нь хурцл хийж үр хүүхэдтэй олох, хэдийд нь хурцл хийж үр хүүхэдгүй байх гэдгийг сайн мэднэ. Ийм учраас өндгөн суй хатад олон хүүхэд төрүүлнэ. Хожим эр биед хүрч хаан суусан хүмүүн татвар юмс авахад тэр нь мэдлэг чадамжгүй байгаад байдгийн учиг энэ сургалтанд хамрагдаагүй тийм. Их хатад олон хүүхэд төрүүлээд баг хатад 1-2 азийн хүүхэд төрүүлдэгч үүнтэй холбоотой. Угтаа Монгол угсаатан их хатны угсаанаас хаан ширээг залгамжлуулах ёсон байдаг. Тиймээс баг хатад олон хүүхэд төрүүлэх нь тийм сайн биш. Ийм ухаанаар багаас нь сургасан охид тэр л нууц ухаанд нь ховилдог байсан. Эмэгтэй хүмүүн эр нөхрөө хайрлахад мөрдлөг болгох 5 зарчим бий. Үүнийг мэдэхгүй бод эр нөхрөө духлуулж чадахгүй гэж ээж минь надад хэлж байсан. Эр нөхрөө хүндлэх. Хүндэл гэд тэнгэр шиг магтах биш. Хүндэтгэж түүний өгүүлхийг гүйцэд сонсож өөрийгөө илтгэж өөрөөсөө дээгүр харьц гэсэн үг. Түүнийг дааж чадахгүй эр нөхөр бол заяаны чинь хань биш гэдэг байсан юм. Хүндлэлийг дааж чаддаг байж л эхнэр хүмүүн, нөхөр хүмүүн нэгэн гэрт оршино. Эр хүмүүний заяаг өөд нь өргөж байж, эр хүмүүн хямрлаг явж нэрийг чинь өргөн түмэнд алдаршуулдаг. Эр хүмүүний урдаас их дуугаар бүү ярьж байв. Эрх мэдлийн бэлэгдэл болдог эр хүмүүнд их дуугаар хэлэх нь хэдэн мянган зөв үг хэлсэн ч хэрэгцээгүй болгодог нэгэн жатга гэж хэлж байсан юм. Айдуу зөөлөн хэлсэн аливаа үг бүхнийг сонсоогүй мэд дүр үзүүлвч зүрхэндээ шигтэгдэг юм шүү гэж захиж байлаа. Ариунтай бухимдаж араа шүд дачигнах үе байлгүй яах вэ?
Хамраас цус гарч цусаар уйлах шахам гомдох үеч байна. Тэр бүхэнд өөрийгөө барьж чадаж байгаа ийм хүмүүнийг эр хүмүүн өнөр тэнгэрээс илүү биширч чаддаг юм гэж Ижимэн хэлсэн. Энэ л ухаанаар орд өргөөнд байсан олон хатад жившдээс би онцгорч чадсан болно. Сул юм хизээч бүх хэлж байна. Уг бүхэн чинь үнэтэй байх тусам өөрсдийг чинь хүндлэх нь их. Уг бүхэн чинь хог байх тусам өөрийн чинь нэр хүнд унана. Үүнийг эмс бүхэн мэдэж байх учигтай. Альва зүйлийг өөн төглөж өөг засах ухаан байлгүй яах вэ? Гэхдээ үргэлж яриад байхаар хов болж хинт ч хүрч засал болдоггүй жантай. Альвааг захирий гэвэл зэгцэлж захир. Хүмүүнч бай, адуу малч бай, гэр оронч бай, үр хүүхэдч бай. Захирахын тулд чи хаана юу байгааг бүгдийг мэдэж байх хэрэгтэй. Үргэлж тэр бүхнийг шинээр цээжлэх хэцүү байдаг учраас зэгцэд оруулаад түүнээ хэвштэл цээжилбэл тэр зүйлийн хөдөлгөөн бүхэн чиний нүдний дэргэд ил байна. Энэ их амархан сонсогдож байвч хийхэд хэцүү. 11 аягийг яг энд байрлуулна гэд алхам бүрэн хэмжээтэй байхад шуналтай нэг нь түүнийг шохорхож үзсэн нэг жижигхэн зөрүү нүдэнд харагдтал тэгж зэгцэлж байж хаант төрийг зэгцэлдэг юм шүү дээ. Хаан сентид хүмүүн хурчгүй юу гэдгийг хазгаа тавьсан барьсан нүмергөөр анзаардаг байлаа. Хэрв барсын нүмерэг тэгшэрсэн эсвэл эн тэнтэй хонхоосон байвал тэрийг сонирхож хүмүүн дээр нь суусан байна гэж мэднэ. Тийм сэтгэлтэн байгаа бол удалгүй бослог гарахын тэмдэг шүү. Би бүхэл бүтэн ордныг цээжлэх гэж 3 жил зэгцэлсэн. Шивгчдийн өрөөнд хідэн шаазан аяга байгааг хүртэл тоогоор нь мэднэ. Тэр бүхэн нь ямар өргөт байдаг. Бохирдохороо хаан тавьдаг, хэний бохирдлын үед шороотоо усаар угаадаг, хэний гараанд цэвэрхэн усаар угаадгийг хүртэл мэдэх хэрэгтэй. Тэгж байж тэр ордныг захирч авч яв. Эмэгтэй хүмүүс бол эсхий гэрээ зэгцлэхэд л болно. Алхан бүрээ зэгцээр нь алдас бүрийг уншиж болно. Өөрөө зэгцэхгүй бол замхран алга болно. Нэг л өдөр хогийн дайтай болоод холоо шидэгдэх цаг ирнэ шүү. Тиймээс хог биш зэгцэд байх хэрэгтэй гэж Ижимэн сургаж байсан юм. Одоо энэ дөрвөн байхад ямар ч эмэгтэй хүмүүс гэлтгандаг. Гэвч ганц эр хүмүүндээ л гэлтгнаж харагдана. Бусдад гэлтгнахын тулд ээлдэг сайхан айштай явах чигтэй. Сүүлийн 4. Өөртөө хүртэл үнэнч бай. Хэрв чи өөрийнхөө өгнөөс зөрөх бол чи тэрийг хэлэх эрх байхгүй. Хүмүүнд зөвлөгөө өгөхдөө хүртэл чи түүнийг чаддаг байж зөвлөгөө өгөх хэрэгтэй. Ийм чанд хатуу дэглэмийг надад ээж минь бага залуугаас сургаж байсан. Өөрөө үзэсгэлэнтэй мэд сэтгэж байвчиг нүдэнд орсон жижигхэн сормосч үзэсгэлэнг чинь унгааж болно. Иймээс их анзаарахтай байж өөрийнхөө үгийг хэлэхээс өмнө би тийм байна уу үгүй юу гэдгийг нэгтэлж байж бусадтай харилцахыг Ижимэн мөрдлөг болго гэж захисив. Хүмүүнийг хүмүүн алчих гэж хэлбэл чи өөрөө хүмүүн алах чадaltaй байх хэрэгтэй. Чи хүмүүнийг хүмүүн ангаагаад аль гэж хэлбэл чи өөрөө хүмүүн ангаах зүрхтэй байх хэрэгтэй. Энэ л бүхнийг ухсан бол хүмүүнтэй харилцаж болно. Иймээс би чадах болов уу гэж бодож байгаад олон хэл сурлаас дуугүй гарч явж байсан юм. Арвин үхтэй гэж баг ахуйдаа загнуулдаг байсан ч гэсэн хааны ордонд очиод төдий бас арвин дуугарч чадахгүй ээжийнхээ энэ үгийн учгийг бодож хэлц дуусаад явчихдаг байсансан. Иймээс хэрэгтэй хүмүүндээ дараа нь өөрөө гүйж очиж хэлэхэд итгэл бадарч олон түмний дунд хилүүлэх дургүй зүйлс аанаа амардаг юм. Энэ бол Ижимэн өгсөн хамгийн том бэлэг байсан юм шүү. Эр хүмүүнийг хайрлах 5 мөн чанар бий гэж хэлсэн. Үнэн дээр өөрийгөө хайрлуулах 5 мөн чанар байсан юм. Ижимэн хэлэхдээ эр хүмүүн үргэлж эмээлтэй хазартай морьтойгоо эргэх их дэлхийтэйгээ аж төрдөг юм. Хэрв чи түүнийг морьтой зэлэнд нь хүлчих аваас чиний дэргэдээс хизээтэй зогтохыг хүснэ. Гэртээ мартагдахгүй аж төрхийн тулд сэтгэл нь гүн мөртэй аж төр гэж ийм л мэрэгэн үгсийн дунд аж төрсөн охин билээ би. Эр хүмүүнтэй харилцах амархан шүү дээ. Ямар ч муу эр хүмүүн байсан дарна гэж бүх харилцаж байгаарай охид минь. Энэ нэрийг дараад буулгаад авчихыг гих бүхэнд чи түүний дор орж байд юм шүү. Харин энэ нэрийг мандуулчихъя, энэ нэрийг мандаачхыг гих бүр буруу сэтгэлд нь өөрөө нурж зөв сэтгэлд нь мандан бадарч байдаг юм. Бидний үед чинь таарсан эрдэл очиж
өөрөө ир сонгодгүй байсан учраас өнөө цагт бас уучиг дутуу байж болох үзье. Гэвч голомтод ирээд ир юм болчихсон бол энэ л ухаан алиндаач ижил байна. Үр хүүхэд өөрөө өсдөг. Ир хүмүүн өөрөө хүмүүждэг гэд дарга нь биш анд нь байх ёстой. Хэрв ир нөхөр нь дээрлэхүү хүмүүн байвал яах вэ? Хүндэлж харьцаж байхад дээрлэхэж байвал яах вэ гэсэн үг үү? Тийм ээ. Тийм алдас байна. Чи миний боол гэд ирэхийн цагт өөрөөр чинь дутагдана гэж санах цаг байна. Үүнийг би өөрийн амьдрал дээр жишглэн ярив. Анхлан би анчин айлын охин очиж байгаа шүү дээ. Алт мөнгө ч үгүй. Ээжийнхээ өв залгамжилсан ногоон дэлтэй үсээ хоёр зис шороор хатгсан нүүрэндээ оон гисэгч үгүй бор аавын минь уллаж өгсөн эмээгийн өмсөж байсан гуталтай хаан дээр очиж байлаа. Хамаг гоё нь л тэр шүү дээ. Тэр яагаад таныг сонгосон юм бэ? Өндгөн сүү энэ төр байгаагүй юм уу? Би чинь бас тийм нэр хүндтэй айл охин бишээ. Игэл анчин айлын охин байсан. Иймээс харц ардтай хизээ нэгэн цагт суун хоньны бэлчээр дээрээс хизээ нэгэн цагт хулгайлагдана гэж л өссөн шүү дээ. Ээж минь харин алав буурсан ноёны охин байсан. Анхны нөхөр нь дайнд явж ам ирсэтсэн тул анчин эцэгтэй минь суусан их мэрэгэн хатан хүмүүн байсан. Эцэг маань тэгтэл зүгээр л нэг дайнаас зугатаасан анчин хүмүүн байсан. Ингээд энэ хоёрынхон ганц охин нь болж дээрээ нэг ахтай инхридээ инхри эрхэмдээ эрхэм өслөө. Анчин хүмүүний охин учраас ямар нэгэн өндгөс урилга заллага ирэхгүй шүү дээ. Язгууртан гарвал өндөртэй мэрэгд сайдын охин байж л өндгөн сүй тавигдана. Гэвч их минь өөрийн сурсан ёсоор намайг хүмүүжүүлсэн. Харин эцэг маань бэлчээр дээрээс хулгайлагдтал байж л байг гэж аж төрддөг байлаа. Би 16 хавартай байлуу да. Гол дээр ус аваад л сууж байтал нэг их ганган залуу хурч ирсэн. Им юм болсон хойно зориглож сэтэн хаяад нүд рүү нь харсан чинь "Хөөе, чи над руу зориглож нүд харж байна уу да?" Гэхдээ "Би таны дөрөөрөө харсан юм" гэд ханцууруугаа инээгээд хувингач авалгүй гэрлүүгээ гүйчихсэн. Тэр ганган сайхан залуу морио усалж байхад нь таарсан нь тэр. Тэгтэл тэр залуу ундаасаж байна гэд манай гэрт ороод ирэл. Ээжийнхээ ард нуугдчихад сэмхэн хараад л яасан сайхан залуу вэ? Ямар сайхан хувцастай юм бэ? Луун эмхтэй юм бэ? Эдгэр залуу энэ хүмүүн их нэртэй л байх таа гэд сууж байлаа. Гэтэл ээж маань намс хийгээл навтас хийгээд л хүндэлж яслаад л байна. Тийм том хүмүүс юм байх таа. Ямархан ноёны хүү юм бол ямархан сайдынх нь ач юм бол гэдэл бодож байтал хаантан гэдэг байгаа. Би бодох юм биш. Сандарсандаа орон доогоор багтахгүй түчигнэж нэг муу юм шурахчихсан. Хин рүү зоригтой харснаас сэтгсэн. Тэр үед эм хүмүүн хаан руу юу харах гэдгийг л ойртож очтгүй байсан. Заншилтай шүү дээ. Хааныг харсан юм чин алуулч таараа гэд орон доогоор шурахгүй юу? Түүнд их игдүүн хүрсэн болтой. Охиноо үзүүлээд гэж хэлэхэд ээж хормоноос татагдана. Би зууралдаад өршөө гэд нуугдаад. Ээж ороос өгч хайж байж намайг нэг гаргаж ирээд өршөөн болгоно. Ирэх тахил өссөн юм. Энэ миний охин байгаа юм. Тэгэхэд би нүдээ тасанчхаад л нүрээ тагалчхаад л намайг харахгүй гэж сэтгээд л зогсож байсан. Яасан ичимхий юм чи. Түрүү над руу цор хийсэн биз дээ. Гэхдээ хурууныхаа завсраар харчхаад л тэнгэр халаг би таныг гэж таньсангүй намайг бүү халаарай гэтэл урд нь мүлхэж очлоо. Ээж чинь дамшиглаж байгаа юм аа. Би хаан биш. Ирээдүйд хаан болж магадгүй нэг л ач хүү. Чи надтай жоохон хөөрөлдөн үү? Хаан биш юм бол ашгүй дээ гэдэл өнөө чихарсан хүс чинь намжаад ач хүү гэхээр нөгөө хаан гэж бодож байсан хүмүүний чинь суудал нам унна үсттэй. Намсаад л унсан тул нэг юм нүүр тэнийгээд амьсгаа аваад нүрийг нь харсан чинь ихээ царайлаг залуу байгаад нь бас шохоорхноо. Хаан боломгүй сайдл болж таарна да. Ийм номо царайтай юм чинь гэж бас голс шиг. Ингээд цэгээ уучхаад намайг аваад мориндоо сундлаад явж өглөө. Эцэг ихийн дэргэд хэлэхэд хэцүү байсан юм байлгүй. Энэ биеэс үл ялгал ах байсан юм. Буг урамдаж байсан цагт хоёулаа сайхан ойд сууж байгаад ховж өв ярьсан шиг чи яасан сайхан хүүхэн бэ? Та яасан хөдөр ирэм бэ гэх мэтээр нэг жаахан сэлгүтсэн.
Надад удаан бадмараг чулуут руу ороосон бэлцэг өгчхөд хадгалж байгаарай. Би дараа ирж аав шүү. Энд танаад ирсний тэмдэг болог. Ямар баян юм бэ? Зараад совтон сайхан сондар авчих юмсан. Гэтэл буцааж өгөх юм чинь болохгүй байхаа. Гэтэл хүзүүндээ улаан уцаар боочход өөр газар хадгалвал алдчих юм шиг санагдаад нандинна. Шүн болоход өнөөхөө гаргаж нөгөө залууг төсөөлсөн шиг байсаар хаврыг өнгөрөөлөө. Гэтэл маш гоё цэцгэн хүрээтэй шар алтан чимэгтэй цагаан хөлөг хөлгөсөн хөсөг хүрээд ирдэм бэ. Чимбэ хаана гэд ямар хэрэгээр ирж байгаа юм бол доо гэд хартал нөгөө залуу чинь гадаа ирчихсэн танаа охиныг авъя гэж байна. Өнөө шүн болгон мөрөөддөг юм чин огл харайж баярлах хэцүү үгүй гэж цухтаач хэцүү гүйж байгаад унах уу гүйхээрээ очих уу яахаа мэдэхгүй баахан ичиж билээ. Ингэсэн л хайрын төвхтэй. Одоо ч бас хайрлаж болоогүй байна. Дөнгөж танилцж байсан юм чинь сүртэй бараатай жанжид төмөр хуйгаа агсаад л хангир янгир гэдэл ороод ирэхээр айн биширмэр гэж. Ахаад л орон доогуур нухц. Ээж чи хүмүүн ирж байхад ёсгүй гэдэг гэдэл гуйдаад дахин ор авч хидээд намайг тэр дороос чирж аваачаад сүхэнд суулгачихсан. Чи наанаас сууж вэ гэд. Тэгээд авдраа ухаж өмнөх гарагт аавын наасан аль гой хээтэй гутал ээж минь хуримлагтай өмсөж байсан шилүүсэн эмжээртэй ногоон дээлийг нь өмсөд эрт цагт аавын минь авч өгсөн зис хатгуурыг зүгээд их л гойж явуулсан юмдаг. Ингээд би ихнэр болж байна уу? Хорим гэдэг нь энэ юм болов гэдэл хоримлах гээд явж байсан нь тэр юм байж. Тэгээд өөрөө удалтал ээж минь нямбайлан бичлэн түрүүний бичсэн 5 мөр байсан. Үүнээс өөр зүйлгүйгээр би гэрээсээ гарсан юм да. Тэгээд л цав цагаан хантай цайз хэрмийн гадаа ирээд ийшээ ороод нэг насаараа хоригдно гэж бодхоос уйлмар санагдаад гэртээ харьяа гэд уйлж алдсан шүү дээ. Намайг аваачаад хорих гэж байна гэж сэтгэхэд хөдөөхээр ямар ч хэрэм цайзгүй өссөн би тэнд эхний 3 гаригтаа л бачуурсан. 5 дахь гарагт сайн өдөр таарч хормын яслал хийж улаан хувцастай өндөр сайхан хүүхнүүд ирж миний сайрыг үрж өгсөн дөө. Би чинь хөлдөө гартаа жаахан сайртай. Аавтайгаа нийлж анг өрөө хийдэг болохоор хуруундаа жаахан сайртай тийм л хүмүүнийг угаагаад шигүүрээр үрээд л шигүүр гэж бандууны голыг хилж байгаа юм. Тэрүүгээр үрээд улаан зумлаг болгоод үнэртэн гоогоор илээд л намайг доош нь харуулж 3 цаг илээд л дээш нь харуулж 3 цаг илээд л нүүрийг минь 3 цаг илээд л тэгж байснаа нэг нунтаг цагаан юм нүүрт дүрхэж байгаад үзэмшиг уралтай онисэн нүдтэй хөмсөггүй болгоод тавьчихлаа. Хөмсгийг минь хусаа зураад хайчихсан. Би өөрийгөө хараад ихэд зөтсөн шүү. Үсийг оройд нь нарийнхан сүлцээр байгаад бортхон малгай өмсүүлчихнэ. Маш хүнд эмэг чих унчтал зүгээд л урагшаа үцсгий хойшоо босохон хачин гутал өмсүүлчихэд хүүхэлтэй шиг алхуулна. Тэгсээр байгаад нэг өргөөрөө аваачаад өгсөн дөө. Би чинь том нүдтэй байсан. Гэтэл миний нүүрний 3/1-ийг далдалтал будаж чадсан юм. Их жижиг нүдтэй байх тусам сайн гэдэг байсан юм тэр үед. Тэгээд том нүртэй байвал сайхан сар шиг байгаа юм. Ер нь сар шиг болгож будаж байгаа юм. Тэгээд нүүрний хамаг өөхийг урагш нь болгож байгаад боочих. Тэгэхээр нь булцаа. Тэгээд уруул бум байгаад жоохон болцоход дугарч чадахгүй бүү гэд бүлэг залхичихсан юм шиг болно шүү дээ. Тэгээд л орд өргөөнд ортол улаан торгомсог хөшгөн дунд нөгөө сайхан залуу чинь нэг их сайхан шаргал дээлтэй сууж бай. Олон түмэн тогсын үдэн дэвүүрээр саваад л гайхах чицүү, зүхтах чицүү, хойноосоо жадар жичлүүлээд л орсон юмдаг. За тэгээд шүн болоход ашгүй нэгэн малгай гутлаас салж яс амарсан. Тэр л их жаргалтай байсан. Нэг их өндөрсөн урдаа төөн зайтай гутлаар яваад хөл их өвдсөн. Муухай явахгүй гэж хичээд салгалсаар байгаад магнай хөлс сувчихсан. Өнөө будг нь тал хүртлээ арилаад хөмсгөн шанаагаар урсаад л арай хийж шүн болгоод бушуухан нүрээ угаагаад харсан чинь хөмсг байдгүй. Хүжний гол шатчихсан байхаар нь авч эцэг шигээ сарвайсан өргөн хөмсг дөнгөж зурж дуустал өнөө сайхан залуу чинь ороод ирлээ. Учиргүй инээгээд л чи чин түрүүн хөөхөн болчихсон байсан. Одоо яагаад хээр нутгийн охин болчихдаг вүлээ гэж байна. Би хээр нутгийн охин хിവэрэ үлдээ. Та намайг болгоо. Гэрт минь хариулаад өг гэдэл дахиад 4 мөчлөөд гуйдаг юм байгаа зү. Үгүй дээ.
Чи миний гэргий болсон гэд намайг нэг өргөж аваад л зөөлөн олон дэрлүү шидчихсэн. За ингээд үхлээ цаазлуулах нь гэж байтал тэрч аваад үнсэхэр нь сэтгэл амарсан гэж байгаа. Өглөө боллоо. Ээжийн сургасан бүхнийг хийгээгүй. Ээж аландаа гэж бодтол ээж нэрээ хол байгаа юм чинь гэж бодохоор сайхан байсан. Юугаач уучраач уламгүй 1 сар өнгөрсөн юм. Тэрэл хувцас гутал эмэг зүүх гэж 1 сар хичээсэн. Хувцас өмсөө сурсан чинь бичиг заана гээд хөгшин аимшигтай дух дүүрэн үрчлээс хамар дүүрэн үс эрүү дүүрэн сахалтай энэ тэндэ бууралтай том сайд орж ирээд зихсүү үзгээ барь гэдэл намайг юм мэдэмгүй гэж бодсон юм уу? Үүнийг дуурайгаад бич. Энэ бол тэр үсэг гэдэл. Тэгэхээр нь би мэднэ гэд аяархан хэллээ. Юу? Мэдх юм бол нэг юм бичээдэх гэлээ. Хамгийн алдартай гэж бодож байсан 4 мөрчүүлгээ бичлээ. Тогруу шуу халин нисэх тэнгэрийн орон зайд тогсын өдөн тогруун зохимгүй гэдгийг танилаа. Тоостын орчлонд хаан заяан төрсөн чиг тэнүүн хангай малчин дугаа танхаа байж боломгүй. Гэд энэ нь манай ээжийг ордонд байхад хамгийн алдартай байсан юм билээ. Энэ шүлгийг чи яаж мэдтiim гэдэл овоо хүүхэд бай. Алив нөгөө сайдуудыг дууд гэлээ. Энэ тэндээс эрдэм асуугаад л тэгснэ за чи хатан байж тэнцэх юм байна. Овоодоо гэв. Тэгээд хичээлгүй болсон тул хаан зав зайгаараа намайг аваад ордны алтан загас сэлдэг том нуурын дэргэд очдог байлаа. Тэгээд надаас яаж өссөн гэж баахан асуусны дараа би ганц асуух боломж олдоход таны нэр хинбэ гэхэд тэр үеийн хамгийн том хааны нэрийг хэлчихдэг юм байна. Би таныг өвгөн гэж бодсон гэд өөрийн мэдлгүй хэлчихв. Өвгөн хаан бишээ гэж их л инэв. Ингэж л дотн болсон хорвоо доо. Тэгтэл би 3 сарын дараа дайнд явах гэж байна. Наран ус амлалтаа зөрчив. Чи надтай хамт явна уу гэлээ. Тэгэхээр нь тгий гэж хэлээд тэр цагаас юр салаагүй юм да. 3 сарын дараа наран ус руу дайлахар мордохдоо гөрийн усад түр хорогдож тэндээ нэг жижиг хүрээ байгуулад наран ус руу илч томлох үйлийг хүлээгээд хэсэг дуглав. Бүх хүүхнүүдийн хувцсан жирэмсэн юм шиг ир им хөгшин залуугийн хээлтэй юм шиг хувцтай тийм хотод очсон. Эрчүүд нь толгой дээрээ далавчтай, эмэгтэйчүүд нь бүх үсээ сүлжээд толгоогоо тойруулаад сарвчиг ороочихно. Банхар нохоо шиг цэгэн хүмсгтэй, хамраасаа чамархай хүртэл урт нүдтэй сонин хатад байсан. Бүгдээрээ гидсэндээ гартаа явж байгаа нь яг хээлтэй авгаа алхах мэт. За тэгээд наран гэдэг улсын хүүхнүүд ирлээ. Бүгдээрээ модон гуталтай, хөлөө биеэ үлгийдсэн хүүхнүүд яваад л ховхой цагаан царайтай урдуураа сэгсэлсэн үстэй хойноо хавдартай гизэгтэй энэ орны хүүхнүүд гуй хасаа гаргасан садар юм шиг хүүхнүүд л явна шүү дээ гэж бодлоо. Харин Монгол хүүхнүүд нь дотор хуйг өмслөө, гадуур хуйг өмслөө, цагаан хуйг өмслөө, гадан дээл, тэрлэг дээл, нөмгөн дээл гэд 10-аад дээл өмсөж хувцасладаг болохыг анзаарсан юм. Ингээд үндэстэн бүхний гоо үзгсэн ондоо гэдгийг анх удаа сэтгэсэн. Монгол эмэгтэй бол дор хаяж 5, ёслол бол 9 хувцас өмснө. Тэр олон хувцсан дотор галбир бол хамаагүй. Гэхдээ тэр халуун орчинд галбиртай байхаас өөр арга байхгүй. Энэ бүхэн бие жавхайгаад сүр жавхаалаг бие ихтэй харагддаг. Ховлаа хаан хэдэн иргэтэй байсан юм бэ? Ховлаа хаан миний дээр 2, дор 3 хатантай байсан. Хатан тоогдоогүй маш олон татвар юмс байна. Анх би татвар имээр очсон ч миний мэдлэг чадамж тэнд оршин байсан ноёдод хүлээн зөвшөөрөгдсөн учраас баг хатан тоогдсон. Бичиг үсэх мэдэхгүй, ёс заншил үгүй татвар имд тооцогдож их хааны орд өргөнд нэгэн газар эмсийн хүрээнд байна. Тэнд нь хаанд барьж ирсэн их баг гарвалтай охид юм. 7 хоног сонжиж үзээд сурч чадахгүй бол хайчихна. Тэд тэгээд ордны нэг газар мартагддгийг. Хоол идээд тэжээвэр амьд шиг байж байна. Хааны ордны отч нар тэдний сарын хэрийг тооцож байгаад үр хүүхэд олохгүй үед эхний шөнийг хаантай өнгөрүүлдэг. Харин хатад болвоос отч сайд нарт найр тавьж байж эзэн дээцийг өргөөндөө хонуулахыг ихэд чармай. Тэгээд тэд дургүй хүргсэн баг хатныг сарын хэрийг нь мэдэж байгаад чадна. Тийм болохоор хаан дээдсийн сэтгэлийг татаж байх хэрэгтэй. Би бэр 3 дугаар хатан болж ирсэн тул отч нар хизээч миний өргөө рүү эзэн дээцийг явуулдаггүй байсан. Харин эзэн дээдс өдрийн цагаар
миний өргөөнд айлчилж зугаацж байгаад явхдаа надад хид хідэн хөвгүүд хайрлсан. Хаттын төлөвлөгөөнөөс би хасагдж байсан хатан шүү. Наран улсаас ирээд тэр балгадад суухад хаттын ширүүн нүрийг анх үзэж эхэлсэн. Ёсолсон цагт ямар ч шивгчин, ямар ч төрийн ордны гишүүдийг хүнсэлж байх ёстой. Гэтэл миний ордны хүнслэх өдрийг хэдэн хоногор мартдаг байлаа. Манай өргөө 2 хяатай. Тэр 2 миний угаах хувцас хүнсийг зэхэж байх ёстой. Тэр нь төв ордны хүнслэх газраас мах шүүс, эдээ жимс авчирч өгнө. Гэтэл түүнийг мартчихсан. 1 сар өгч явуулаагүй. Бид нар хуучин хүнсээ баг багаар эцсээр байгаад дуусаж 1-7 хоног өлмөн байсан. Аз болж манай өргөөний урд тоорын мод жимсэлдэг байсан учраас түүний түүхий жимсээр 7 хонсон шүү. Ингэж чадуулж байсан. Тентхийн хатад биднийг хайж байгааг анх ухсан юм. 2 хя маань уйлаад л нахиадар арчаагүй хатны хя боллоо. Ингээд зэрэгдэв цалин хүнлүүгүй боллоо гэд намайг зөвхөж байлаа. Эзэн хааны отож их хатны бие муу байна гэдэг учраас эзэн хааныг мань их хатны өргөө рүү аваад явчихна. Над руу тэр сар ирээгүй. Тэгээд ядаж 2 хяада яаж цалин мөнгө олж өгье гэд бодлоо. Хатан хүмүүн ордноор дураар сэлгүүцэж болдог тул тэрүүгээр энүүгээр явж байтал эзэн хаан анд яваад иржээ. Нүдэн гэлбод ганцаг хоосон хүрээд ирсэн байлаа. Ганцаг хоосон ирлээ бурамгүй байна гэд мориноосоо бууж байхад нь морь хараагүй удсан би өөрийн ирэхгүй гүйжчихэд морины хүзүүг илв. Тэгээд гинэт зочиж болгоно уу ордноос гарах зөвшөөрөл ирээ. Ордноос гаралгүй удлаа хөдөө нутгаа санаад байна гэж нүд дүүрэн нулимстай хэлэхэд эзэн хаан ухаж надтай хамт морин дэлтээр нэлийн хол тавьсан. Бараа бологчдыг аюулгүй газар үлдээгээд бид холдож нэг сайхан талд ирээд хоёул мориноос буусан. Эзэн хаан миний үр дээр хөвтөд жоохон амс хийснээ урамгүй өдөр сэтгэл сэргээсэнд гэлаалаа. Гэхдээ би гараараа сарвчлаад тэнгэр ширтүүлж байсан. Тэгж байхдаа малгайнд нь сарвч байрлуулад өгчвөл зүгээр юм байна да гэж сэтгээд тэргүүнийх нь гуйж авсан. Замдаа жаахан эсгийний өөдс, торгоны өөдс ойдолчны газраас аваад тэр шөндөө хааны тэргүнд сарвч ойж өгсөн. Маргааш нь малгайг нь өгөхдөө миний гар таны нүдийг үргэлж хамгаалж байна. Та намайг хизээч битгий мартаарай. Миний хоол хүнсийг бүү мартаарай. Миний хяа нарын хүнлэг бүү мартаарай гэж хэлсэн. Ордныхан албаар намайг санаатай хорлож байгааг мэдээд их хатны нэр нөлөөс сүр тэр цагаас унаж эхэлсэн. Тэгээд их хатан намайг 100 мэдтэй. Тэгж байтал давхар биетэй боллоо. Давхар биетэй болохоор элдв янзын нахиад хоол хүнс эдээ будаа өргөө дүүрэн болчихдог юм байна. Үнэртгэс огиуд сүрэм элдв загаас энүүгээр тэрүүгээр байгаад л идэж чаддаггүй. Эсэн минь нуган үр төрүүлсэн тул ховийн отчтой болж эзэн хааныг наашин авчирдаг болсон юм. Их хатны байр суурь хазаасан тул 2 дугаар хатан нэлээд мандсан. Ингэж байтал хин хорлсон мэдэмгүй их хатан өөд болсон юм. 2 дугаар хатан их хатан болж миний бие 2 дугаар хатан болов. Цол ахаад л 2 отож 4 хя нэг тайгантай боллоо. Эн чин зэрэг нэмсний тэмдэг. Миний ордон 4 тасалгаатай боллоо. Эхэндээ зүгээр нэгэн унтах тасалгаатай л байсан. 4 тасалгаатай болоод жоног хүүгийг, ном бичгийг хүлээ авах ёслолын өрөө гэж тогтчулв. Ховийн нэг ойдолчонтой бас ирдэг эдээ бод ундаа цалин хүнлүү хяад минь ариун болж тэд надад их сайн болсон юм. Учир нь би их баг эдэн илүү гарсан хүнсийг тэднийг авч явахыг зөвшөөрдөг байсан юм. Нэг мэдхэд нэг хяа нэг тайган нэмэгдсэн лээ. Эзэн хаан минь томилоо гэтэл арга сам хэрэглэж байгаад өөртөө ирчихсэн гэв. Ингэж байтал их хатнаас олон хяад шивгчэнтэй болсон байна. Ингээд өргөөг минь томсгож надад ховийн өргөөг эзэн хаан бэлгэлсэн юм. Тэгээд тэр нэг өдөр надад чи яахаараа хүмүүн нохоо 2 цуглуулж байдаг юм бэ гэхээр нь би яагаад тэгсэн бол доо хүмүүнд туслая гэсэн юм гэж бодож байснаа. Би бүх ард түмнээ халамжлаад гараа духанд нь тавьж өгмөр байна гэж хэлв. Ингээд Монгол угсааны ноёдын тэргүүнийг анх удаага Монгол хэв загвартай болгож би өөрөө урлаж өгсөн. Анхлан л өмсөхөд нахиад шахаа надад юр таалагдаагүй. Тиймээс төрийн хувцсыг Монгол чигээр нь байлгаж Монгол бортхон малгай 5 тусгаар тогтнолыг бэлэгдэх хатан дээл, хаан дээл, сарвчтай малгай Монгол гутал зэргийг би төрөөс бүгдд нь өгөхийг хүсгэд
Эзэн хаан миний эрх мэдэл суу хүчний бэлэгдэл болог гэж тааламжтай хүлээн авсан. Тэгэж одоогийн энэ дээл Бортхон малгай номоо олсон түүхтэй. Урд нь Бортхон малгай хит өндөр байсан. Тэрийг нь намсгаж яг өөрийн нуруунд тааруулан нарийн бөгөөд чигч болгож хатуулгагүй салхинд хийсдэг байсныг хатуулгатай толгойд бат болгож өгсөн юм. Өмнө нь сүлжин хийдэг байсныг цаваглаж наахыг энэ цаг үеэс хийдэг болсон. Харин жанжит ноёдын тэргүүн нь эргэн тойрон сарвчлагтай болсон юм. 4 зүгтээ эзэн байж 8 зохистой эзэрхэж байхыг бэлэгдэж 4 талтай эзэн хаандаа захирагдж байхын нэг цончтой өөрийн гэсэн ухаанаа алдахгүй байхын нэгэн залаатай тэргүүнийг уралсан юм. Тэгш химийн тэгш төрийн бэлэгдэл болгож их Монгол давааны цадах гэрээ толгой дээрээ залж гэрэн хэлбэртэй цагаан өнгөтэйгээр анх уралсан юм. Өөнийг сонсоод эзэн хаан их л таалсан бөгөөд малгай дээрээ алтан цончтой үнгүй өгөхөд ноёд шулуун хүлээн авсан. Далавчд найхаад тэргүүний оронд Монгол тэргүүнтэй болсондоо ихэд баясаж байсан юм да. Энэхүү хувцаар миний нэр шуу адил мандаж бич хувцас бүрд Монгол жагийг судралтан үлдээхийг хичээх боллоо. Иймээс давааны цадах гэрээсээ эрдэмтэн мэрэгд охид түүхнүүдийг өргөөндөө авчирч тэр бүхнийг уран нарийн хатгамал эсгийн идэллээр хийж эзэн хааныхан орд харшийн дотрыг эсгийлж өгсөн. Эсгийн гертээ өөрөө амьдарч хуучин 4 тасалгаатай ордоо орхисон. Өргөө гертээ ирээд ховлаа хаан эцгийнхээ гэрийг санаж тухалдаг байсан. Ингэж их дотн болсон тул нэг л өдөр намайг их хатан цолдог юм байна. Хүсээгүй байхад шүү дээ. Дараа дөлөв зантай улс оронд ихийг бүтээсэн гэж элдвийн пуншин дуудсан. Алийг нь чухаж ойлгосонгүй. Их хатан болсон учраас үүрэг хариуцлагч их өстөн дайсан ч их болов. Найхадаас ирсэн татвар юмс шалдан шахуу ордонд гүйлддэг байсныг болиулж ордонд бүрэн ховцлож байх анхны зарилгаа гаргав. Хяад шивгчэд үйл хийхэд аятаа эвтэй байх ховцтой байхыг хүссэн тул их мэдлгүй дорой гэд богино хормойтой ховц хийсэн. Ингэж Хойлоо хааны ордны анхны дүр төрх бий болсон юм. Өрмийн 5 хавартай болов. Найхад хичээл залгах болоод байсан хатуу цагт нь давааны цадах Монголын хар хорон хотоос эрдэм мэдлийн дээдсүүдийг урьж залан авчирч эрдмийн үйл хийхэд хаан өвөг дээдсийн үгийг улбаалах учиртай гэд зөвшөөрөв. Ингэж Юан гүрэнд өмнөдөд байгаа нууц товчоо, алтан товчоо, өтгсөн шаштар, үнэний түүх, яруу найраг, яргуй цэцний зохиол, абахай цэцний зохиол бүхэн цуглан ирсэн. 1% монгол хэл дээр, 1% найхад хэл дээр, 1% орчуулга хэлбэрт найхад бичиг бичиж, найхад бичиг сурч байгаа хүүтэй найхад бичгээр бичсэн монгол үгсийг уншуулж, монгол бичиг сурч байгаа ардтаа монгол бичгээр бичснийг сургаж, найхад сайд ноёдод монгол гэж ийм хүмүүс байдгийг таниулж, орчуулга юугаа бич гэж анхны ном шастрын сайдыг томилж байсан түүхтэй. Энэ л үйлдэл зууралдаж миний бие барагдсан билээ. Илж сайд нь ирж эрдэмтэн номтон зөвлөлдөж тэр бүхнийг санаачилснараа чи толгойлж дүүрэг гэсэн. Хаадын хөрхийг зураглаж, өтгсийн түүхийг бичиглэж, хоёуг хувцсыг шастрлаж үлдээсэн лугаа адил эхэс дээдсийн үүх түүх, эзэн Чингис хааны мөр явдал, эртний гоо хаттын үүх түүх, үнэн дүрийг зураглан үлдээх гэж өөрийнхөө тойруулан эрдэмтэн зураачдаар хүрээлэн их хүйлийг хийх болсон юм. Эрдэм цуглуулна гэдэг нэгэн хоёуг урлагтай адил нэгэн өдрийн үйл биш. Нэгэн өгүүлбэрээр нь түүж цуглуулах учраас ариун их насыг минь авсан. Энэхэн үйлэнд сатаарсаар байгаад төрийн үйлээс чулхан байдаг болсон ч энэ маань өөрөө төрийн хэрэг гэж санаж явлаа. Миний доорх сайд жанжид төр зүтгэх албатыг дохож томилдог, эрдэм мэдлэг заадаг хүмүүс болж жигчийг олж найхад угсаатны үүх түүхийг заадаг биш, Монгол угсаатны үүх түүх шаштраар хүмүүжигч жондыг бий болгосон юм. Гэвч давааны цадах нутг шиг адуу мал хариулж, агсах, зэвсэх сэлбэж, ном сум агсаж, нутаг орноо хамгаалж өсөөгүй хүүхдүүд маань чинээндээ тээж ирсэн тэр эсийг омартаж өссөн. Сүүлд нь эмэг болоод харахад алдас минь энэ л байсан юм блэ. Намайг үзэх гэж уулзах гэж хариас бүр далайн чандын хөөхнүүдтийн орноос хүртэл ирдэг байсан.
Элдв сонин түүхэнд би их дуртай байсан юм аа. Нэг ийм буржгар сахалтай аялагч ирж байсныг маш их тод санаж байна. Маро билүү моро темирхүү нэртэй түүх шастар их сайн мэддэг хүмүүс байсан. Миний өргөнд 3 хоног дууссан. Харин би эзэн хаандаа хардагдаж 3 хоног зүдэрсэндээ. Эр хүмүүнээс чи юу тэгтлээ их сонсов гэж ихээ хардсан шүү. Далайн цаадад улс байдгийм бэ. Хаан байдгийм бэ гэд ярьсан бүхнийг өгүүлэхэд Ховлаа хаан тентхийг тэгвэл би эзэгнэн гэж дахиад аян дант мордсон да. Бид гайхуулхаа гайхуулж тэр гайхуулахаараа ярьж 3 хоног болоход од гараг газар орныг судлагчд байдаг. Хүмүүн энэ тэндх судлах орон зайгаа энхэн дэлхийдээ эзэн болохыг хичээдгийг ухаж энэ бүхэн юуны төлөө байх вэ гэж ирээдүйн үр хүүхэдтэй мэдүүлж алдахгүй байхыг сануулах гэж судрын үйлэндээ илүү шамдаж гагц Монгол судар гэж туйширдаг байсан бол тэр цагаас би дэлхийн их судруудыг төвөрлөх болсон түүхтэй. Нөөхөө цагт Монгол нутагтаа авчирч чадсан бол ариун их судрын цуглуулга надад байсан. Гэтэл миний нас богино байсан учраас тэр их номын хурыг нүүлгэж чадаагүй. Надтайгаа хамт мэрэгд сайдууд минь эрдэм номыг дээдлсээр хойчийн эцэд эрдэм номын гүнийг таниулсаар Йоан Гүрэн гэдгийн нэгэн мөн чанарыг дэлгэж үлдээсэн. Йоан Гүрэн шиг их судрын агуулмжтай гүрэн өнөө хүртэл байхгүй байгаа нь багталтай шүү. Энэ их Монгол судар одоо харьд хадгалагдаад гониглон байхаар уйлмарч юм шиг. Ийм л дэсэнд өнөө гарагт эмэг би буулаа. Таны үзэж туулсан амьдралыг хайрын дээд жишг гэж үзэж болох уу? Болно. Эзэн хаанаа хайрлаж, эх орноо хайрлаж, өвгөд дээдсээ хайрлаж энэ бүхнийг дэргэд байгаа хүмүүндээ хайраа илчлэхийн тулд үйлдэж байсан хэмэвэл би өөрөө хайрын хатан болсон байж. Хандаа дутуу байгаа орон зайгаар нь үлдэж чадахгүй богшмол амьдралаар нь дутууг нь нөхөж дүүргэж өгсөн хатан болоо би. Эзэн хаа маань морин дил дээр нутаг эзэлж мохшгүй ил дээр төрөв төвшдгөж явхад ард нь би энхэн нэрийн хүссэн газар болгон эрдмийг түгээж явснараа дутууг нь гүйцээгч болно. Энэ хостол эр им хоёрын хайрын түүх болж байгаа. Энэ орон өвгөд өтгсөн хүсэл чин зэргийг эрхэмлэж нэгэн мөрт номын хуудаснаа мөглөх гэж нэгэн улсаа дэлхийн цээжинд мөглөх гэсэн нэгэн хосын түүх болоо. Нэгэн учигт Йоан Гүрнийг хөлийн дээс алхуулсан буруутай гэдэг. Гэвч тэр чинь эзэлсэн улсын минь төвн байсан юм шүү дээ. Улс үндэстний төвн төвдөл байхгүй бол болохгүй учраас гарцаагүй эзэлсэн улсын төвөөр дэсэлж суусан юм шүү гэж өнөө цагийн түүх өртөөлөгчдөд өгүүлж бас хэлмээр байна. Та бүхэн өнөөгийн цагаараач бодоод үзтээ. Та нарын энэ Улаанбаатар хот чинь баян үлгийд байвал төв гэж нэрийдэж чадна уу? Мөн төвн байсан Улаанбаатар хот зах хязгаарын хотоо хөгжүүлж чадахгүй бол бас алдас болтгий. Хар хоромд байсан их номыг Йоан Гүрэн рүү зөөгөөд аваачсан гэж бичсэн байдаг. Аваачсан. Тэрийг 2% болгоод буцаасан. Буцаахтаа илүү ариун. Тэнд байсан найхад өнгөт нүдтийн наран ус Гүрёгийн түүхийг нэмж аваачсан. Үүнийг би өөрийн биеэр үлдсэн тул хэлж байна. Би маш их чухал гэсэн судруудаа нэг илүү хувь бичиглэн өгч явуулдаг байсан. Гэвч сүүлд энд ирсэн ноёд тэнд хаан ширээгээ булаалдан бужигнах үедээ ном гих нэмгэн цааснуудыг гал дүргэн үгүй хийсэн гэсэн. Улс орон бүхэнд өөрсдийн хаан буй. Тэр бүхэнд өөрсдийн сургамж буй. Алдаа оноо бүхнээс нь ард олон балчирч онод минь суралцаж ирээдүйн их хаад төрөөсөө гих хүсэл минь надад байсан. Хаан гэдг нь нэгнийхээ дутууг нөгөөх нь гүйцээж их хаатан төрнө. Хатан гэдэг нь нэгнийхээ хүслээр нөгөөх нь хөлөглөж бүрэн болж байж их хатад болно. Нэгэн хатан цэцгэлхийн тулд маш олон хатан суур бэлддэг. Нэгэн хаан төрөхийн тулд маш олон хаан хатад суур бэлтгэдэг гэдгийг ухуулах гэж ариун их түүхэн судруудыг аваачиж байснаас биш. Янаг амраг нарга цэнгэний содрыг хар хором юр явуулж байсангүй. Тиймээс цөөхөн боловч чанартай тэнд төвлөрч байсан юм. Дуу шүлэг яруу найраг уян халил бол хаанч байна хинч танин гагцхүү түүхэн шаштруудыг бол түүнийг гэрчилсэн эрдэмтэн цэцэд л үлдээн гэдгийг үрс ухаарах хэрэгтэй. Таны хувьд
Хувлаа хаан ямар хүмүүн байсан бэ? Дураараа дурандаа нийцүүлж дэлхийг захирсан хүмүүс шүү дээ. Өөрийнхөө дураар хүч хийж, өрөөлийн үгээр хөлөг хийж, үрсийнхээ хүслээр жигүүр хийж явсан эцэг хүмүүн байсан юм. Таныг хөглөж, тантай найзалж ч юм уу өрсөлдөж байсан ямар хатан байсан бэ? Бусад хатан над руу чиглэсэн илд зэв хор байсан. Гагцхүү тэнд түшиг хэмээвэл ханилан суусан хаамын Монгол сайд ноёд, Монгол шивгчд ардууд байсан юм. Балгасан дотор би буруу гişигвэл өхөж мэдэх тийм л амьдралд өссөн. Балгасын гадна номын өргөндөө би хатан хаан байж чадсан боловч хизээч би тэр балгасын хатан байж чадаагүй. Харин би орд цагаан өргөө олон судрынхаа л хатан байсан хүмүүс. Хувлаа хаан тав хоёрын киног хятадууд хийсэн байна. Тэр кинон дэр Хувлаа хааны их хатныг Чингис хааны гүнжээс төрсөн охин байсан гэж үзүүлж байна лээ. Цус арталт болно үстэй. Хотлаа бай. Их хатан болвос Хонграа дотхын охин байсан ч гэсэн эзэн Чингис хааны шууд ураг биш юм. Та бол Хонграадын анчны охин. Тийм ээ. Хоёрдугаар хатан бол найхад гаралтай Цэпир гэдэг нэртэй. Хоёрдугаар хатныг ядуу гаруултай гэсэн байсан. Хувлаа хааны ядуу гаруултай ганц хатан нь би билээ. Өөрөө өөхөн дундаас олзолсон хатан нь би. Тэгээд их дураараа байлдаач. Дураараа байсан. Амиа аврахын тулд байлтахаас өөр аргагүй шүү. Дэрэнд ороо үргэлж хутагтаа унтдаг байсан. Би дайчин байхаас яах вэ? Учиг нь ямар ч хатан, ямар ч хяа намайг яаж ч мэдих тийм л оронд би очисон. Угшил гарвал сайтай биш учраас ар өмгөөлөгч надад байсангүй. Эзэн хаан маань таалж байсандаа л энэ би амьдарч байсан юм шүү дээ. Тиймээс би өөрөө биеэ хамгаалах гэж анчин эцгийнхээ өгсөн жижиг хутгаар тэмцэж сурахаас өөр аргагүй байдалд орсон юм шүү дээ. Кинон дээр бас ариг бүх хааны дурлал тохинтой Хувлаа хаан суусан учраас тэр хоёрын хооронд зөрчил үүссэн гэж үзүүлж байсан. Би ариг бүх хааныг хорим дээрээ л анхаарсан. Хувлаа хааны их хатан болвос Хонграад гарвалтай түүний нэр нь тодорхой бус. Эсэ хатан гэж бүгд харьцдаг байсан. Их хатны нэрийг хэлэх хориотой хэлгүүд тэрсүүд гэж цаацлах мэдлэлтэй байсан. Удаа хатан нь Алтан улсын нэлээд том ноёны охин байсан тул тэнд сууршин амьдрах тухайг хангаж байсан хатан болно. Найхад гарвалтай бүх зэрэг түүний мэдэл байсан. Тийм том жанжны охин байсан юм шүү дээ. 3 дугаар хатан болвос би. Надаас хойш олон эмс байт. Найхад сүн улсын Гөрьё наран улсын ноёд Хувлаа хаанд тал засах гэж өөрийн охтыг өгдөг байсан. Хувлаа хаанд Гөрьёгийн хаан өөрийн охиныг барьлаа гэд өөрийн ураг боловч төрсөн бус охиныг барьсан тул Гөрьётой дайн хийсэн. Учиг нь тэр бол наран ус бас хаан угсааны отхон охиноо өглөө гэд удмын нэгэн охиныг өгсөн тул хэлсэн өгчин худал байсан нүд хуурах төдий үйл хийлээ гэд учгаар дайтсан. Ийм хүмүүн өгөөд өнөөх нь ураг байх нь тийм хамаагүй байсан ч эзэн хаанд худал хэлсэнд өсөрсөн. Охиноо хүртэл нууж худал хэлж байгаа юм чин өргөн түмэнд минь химээ өгч нэгдэл дор байх нь бас худал гэж үзэж энэхэн баримтыг үнэн байлгахын тулд дайтаж явсан түүхтэй. Хувлаа хааны мөртөд бол худал хэлхийг юр төвчдөхгүй байсан. Тийм чиг болоод их болоод 2 дугаар хаттын худал үг хааны зүрхийг өвтгөж намайг их хатан дөрөмжлөхөд би төрийн үйлээс хол зөвхөн үннийг өгүүлж байдаг судар номын үйлэнд биеэ хамгаалж, мэдлээ хамгаалж аж төрсөн. Хэрэг би бусад хэрэгт оролцохоос альва нэг учигт худал хэлэх мөч гарна. Хүмүүний амь хамгаалах гэж, хүмүүний эрх хамгаалах гэж, цалин пүнлүүг нь тэнцвүүлэх гэж, ахуй гэрийг нь тэнцвүүлэх гэж эзэн хааныхаа өмнөөс худал хэлэх цаг ир. Тийм учраас болгоомжилж хамагтай үнэн орших судрын үлээр биеэ хөглөн эзэн хааны ирээдүйн чигчийн үнэн байлгахад эрхэм дээд үнэнийг өгүүлэгч алтан бичээсээр хөгссөн хатан байсан. Ариг бүх хаан Хувлаа хаан хоёр хэрхэн муудалдсан бэ гэвэл төр голомтыг анх тамгалсан газраас нь хөдлөсөнд хэлэгнэлсэн. Хувлаа хаан захаас өдөрдөж чадамгүй. Төвдөн суунд гэж хот нүлэгхэд ариг бүх хаан эзэн Чингис дээдсийн голомтыг төв гихгүй юуг төв гинвэ их зэргээр маргалцсан. Гэвч бодит байдал дээр хэрэг бид хар хорон хотоос эзэлсэн улсаа захирий гэвэл дор хаяж 35 хонож байж хил хүрх алсаас үргэлж илүү зардал гаргаж, үргэлж илүүтэй хүс шавхаж
үнэн байдлын дунд биш, худал хоромгийн хэрмэн дунд нь төр улсыг удирдах болно шүү дээ. Тиймээс Хувлаа хаан үннийг илчилж би төвд нь оршино гэж төр улсаа нүүлгэсэн юм. Харин Чингис эзэн дээдсийн гал голомтоо сахин үлдэнэ гэж ариг бүх тэндээ аж төрсөн учиртай. Эдийн засаг гэж ярих юм бол Йоан гүрэн байгуулсан нь зөв болсон. Йоан гэдэг чинь хөх гэсэн утгатай гэсэн үү? Хөх Монгол улс гэж нэрийдсэн. Гэтэл өнөөгийн нахиад бичигдэн Йоан гэдэг бол хөх гэд Монгол гэдэг үгийг хасаад гүрэн болгоод бичсэн болно. Их байсан нахиадууд хөх улс гэдгийг зөвшөөрсөн болохоор тэнд санаа гүйцсэн юм. Түүнээс монголоор хөх гинүү, нахиадаар хөх гинүү нэг л утгатай тул гэж санаа амарсан юм. Үүнээс өөр очиг үг. Мөн хөх гэдэг үгээр бид улсаа нэрлсэн бол нахиад хэлний хөх гэдэг үг нь өөрөө бүдүүлэг доромж гэдэг утгыг илтгэдэг тул шууд тэр үгийг хэрэглэхэд бэрх байсан. Нахиадууд нэг их шиг солихтой их гарамгай хүмүүс. Тиймээс бүдүүлэг улс гэж нэрийтгэс сэрэмжилж Монголоо хөх гэж гүжиж чадаагүй. Йоан гэдэг бол маш эртний гарвалтай нахиад үг болно. Хэрв сайн судлах аваас сүмб гарвалтай түрэг үг. Түрэг үг гэдэг чинь алтай язгуур хилэндээ ордог. Цэвэр нахиад үг биш. Өвний утга нь далаа их хөх, хязгааргүй хөх, маш гүнзгий хөх. Далаа болоод тэнгэрийн хөх хязгаарыг хэмжиж болохгүй гэсэн утгыг илтгэдэг. Далаа мэт хэмжигдэшгүй гүн, тэнгэр мэт хэмжигдэшгүй гүн гэсэн утгатай. Тиймээс хэмжээ хязгааргүй том гүрэн гэдэг утгыг илтгэх гэж энэ үгийг сонгосон юм. Эзэн хааны байгуулсан их Монгол улсын их гэдэг үгтэй Йоан гэдэг үг дүүцэж чадаж байсан. Харин Монгол улс гэхэд моногол бидэнд яс угсаагаараа нийцэхгүй. Тэнд ганц монголчууд амьдарч байсан улс биш. Тиймээс энэ нэр байж боломгүй байсан юм. Тэгээд нахиад улс гэлтэй биш. Наран улс, түрэг гөрьё улс гэлтэй нь биштэй. Тийм биз? Олон улс угсаатан амьдарч байсан тул их улс гэх нь зөв болно гэсэн юм. Ямар ч яс үндсийн ялгуургүйгээр тус тусын биедээ эзэн болж нэгэн тугандор нэгдэж дэлхий ээж газрынхаа төлөө аж төрнө гих утга санаа болно. Тэрхэн санаагаа сайн хаадын үед гүйцээж муу хаадын үед засаг захиргаагаа алдаж аж төрсөн. Бидний дэлхийд бүтээсэн гавья гэвэл улс орны нэгэн ядуу, нэгэн хөгжимгүй байх үйлийг тэнцэтгсэн юм. Нэгэн доромжлогдож байх, нөгөө нь аархаж байх худалдааны жимийг тэгшигдсэн юм. Бидний захиргааны үед ямар ч улсын иргэн хаа дуртай газраа очиод эрхлэх үйлээ хийгээд энэ наймаа зогоогоод аж төрж болдог байсан ололттой. Бусдын биед хохирол учруулахгүй, бусдын биед зовлон учруулахгүй, эд юмст зовлон учруулахгүй аж төрж байх аваас тэр хүмүүн жаргаж байдаг. Энэ гурван учгийг нь сахижүүлж чадах аваас цаазаар авагддаг. Тийм л бүрний эзэд бид байсан түүхтэй. Энэ л далаа их учгийг хаагч, боогч, худалч, хуурмаг бүхнээс хамгаалахыг хичээж байсан. Өөрөө бид тэр газрыг эзлэн эрс сэлмээрээ авсан учраас зүхэх түмэн бий. Гэвч зүгтэг түмэн бидний мөн чанарыг ухаад ирэхийн цагт зүтгэх цаг байсан гэдгийг мартаж болохгүй шүү. Монгол хаттын онгон түүхийн гэлбас удраас эцэг эхийн хайрыг ачлал гэмүү, эрдээ татагдахыг дурлал гэмүү, үрээн бойжуулахыг инрэл гэмүү, эдийг хайрлахыг гамнах гэмүү, эх орноо хайрлахыг эзэн эрх гэмүү, байгалаа хайрлахыг үүрэг гэмүү, ам бүхнийг хайрлахыг төөрөг гэмүү, өөрийн биеийг хайрлахыг оршихуй гэмүү, хий зүйс онгодыг хайрлахыг шүншиглэх гэмүү.